За багшууд өөрийгөө маш их одоо юу яах вэ? Бизнес байнга яах вэ? За би тэгвэл одоо Нямагт яаж болж зөвхөн онцлог энэ хөгжмийн онцлогийг яаж юм бэ? Онцлог гэж манай хөгжмийн онцлог бол их хэцүүтэй. Одоо ингээд нууц хөгжмийн төрөлх дотроос хамгийн одоо ганцхан эдийн засгийн гэж ярьдаг трансбайнеришн хөгжим. Дандаа энэ чиглэлүүд хийж тавьдаг. Энэ би зүгээр онцлогийн тавьсан оркестрийн хөв бичний төв байгаа, бацлагчийн хөв бичний төв байгаа, цэг хөв, дэг хөв. Даашаа утсан нь яваад оркестрийн утсан нь ор тэмдэглэгээтэй, соло утсан нь эс тэмдэглэгээтэй. За хөв нь болохоор тэр хөвийн бие ялгаа гэж хэлсэн байна. Тааш яваа. Тэгээд манай онцлог чинь фалшгүй дээр, сойрчгүй дээр, тенорчгүй гурван хүн дээр тоглох. Тэгэхээр сурагчаас маш их чадвар аяас онлайн мэддэг. Би энэ жишээ тавьсан байна. Жишээлбэл дэш санаад чинь хоёулаа адилхан одоо соло тоглож байгаа юу нот нь адилхан байгаа мөртлөө хөв нь өөр. Тэ? Хөв нь өөр. Яг тэгвэл одоо энэ тэг үгтэй бичлэгэн нь бол хоёулаа өдрөөрийн парти хоёр нь болохоор нэг санаад бичлэгэн байна. Юуны соло тоглож байгаа нь болохоор хоёр өөр санаад байна. Тэгэхээр одоо багшаа сурч чадвар шаардсан нэг юм за хүүхдэд тоншил сонсоод тэр үгээр байгаа ингээд төгөлдөр болдог тоншлоо хүүхэд сонсоод яадаг. Тэр үгээр байгаа төгөлдөр болдог багш өөрөө тон дээр тоншиж хүүхэд шүү. Юу нь бол маш их юу одоо их өргөн хүрээний мэдлэг шаардлагатай юм уу? Минут байна тийм. За ингээд доошно орчин төлөвлөгчөөр радио асаахын тестий ер нь бол манай хөгжим бол их олон зуун жил хөгжсөн олон орнд одоо олон орны юунуудаар одоо түүхэд бичигдсэн байдаг. За Монголын хэмжээнд тэгэхээр одоо нэлээд олон хөгжимчид төрсэн байдгийн. За тэгээд хамгийн ихдээ тэр баяр дарж гэж хүн контрас хөгжим тоглосон гэж ярьсан юм байна. Тэгээд өөрийн театрт бол Нямаа, Жамс, Асуур, Аранбаатарч гэж хүмүүс байсан байлээ. За тэгээд филармонд ингээд олон мөнх баярын наадаа энтер гэж байсан. Сүүлд одоо энтер дандаа ингээд манай сургуулийн анхны тэр орчин сургууль байхад сурч боловсролсоос гадна болцоо тэр одоо бас уран сайхны сургууль юм уу эсвэл санхүүгийн хүрээнд сурсан чадвартай хүмүүс хөгжимчин байжээ. Одоо жинхэнэ мэргэжлийн сургуулиар төгсөөд хөрөнгө консерватор төгссөн хүн бол Монголын хэмжээнд 3 хүн байгаа. Нэг нь Басков багш байгаа. Басков багш бол 72 оны сургуулийн төгсөөд Москвын университет хотод төгсөөд одоо үргэлжлүүлэлтээ олон шалгуулт ажиллаж хүний дараагийн хамгийн нэг бол одоо консерватор төгссөн магистр багш сургуультай байна. Одоо ингээд цаашдаа болоод бид хамтаа бас хөгжим босод одоо өцөө хөгжмүүдийн нэгэн ажил одоо үнэлж сурагчийг болоод бас цааш нь консерватор сургууль бэлтгэж дараачийн үеийн багш юмудаа бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна. Одоо цаг заасан байна. Анхаарал тавьсан байна. Баярлалаа. За түрүү жагаад шиг үе. Утсан хөгжмөс суралцаж буй хүмүүсийн дотоод гадаад удаан боловсон хүмүүсийн хийсэн судалгаа. одоо сүүлийн нөгөө хөгжүүлж сургууль болон сурчаа хэдий зөвхөн сурчаа гэдэг маш их толгой тэмцэлтэй төгссөн юм талаар би бичсэн. Тэгээд өөртөө тэмцэлтэй хүмүүс эцэг эхчүүд хөрөнгө багасаа хичээлж бид нар ч одоо нэг юм штэ 6 настайс хүмүүс яаж хичээлдэг. Тэгээд сурдаг хөгжүүлдэг сурах гэдэг. Тэгээд одоо тэмцэл бидэг бол төвлөдөг эцэг эхтэй яруу тэгээд нэлээд сайн хичээлгүй тэгээд хөгжүүлдэг одоо энэ урьдчилан тэмцэл явах нь бол өдрөөс өдөрт хөгжүүлдэг хаал нэгцээр амнаас сурдаг. Олон улсын урьдчилан тэмцээл фестивал тоглолтууд их хайртай зохион байгуулагддаг болсон. Тэгээд Монгол хөгжүүд бас ингээд
тэмцээнд оролцож үзэх. Тэгээд оролцох боломжууд нь олон нээлттэй болж байгаа. Тэгээд хийлийн болон олон багш нар ч гэсэн хүүхдүүдэд бэлдэж эдгээр уралдааны тэмцээнд ажилтаа сайн оролцож бас багш нар бол хүүхдүүдэд оролцож манай улсын сонгогдсон уралдааны хөгжил тодорхой дэвшил гарч байгаа. Дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй уралдаанууд их олон гарч ирэхийн зэрэгцээр шинээр сонгогдсон хөгжим олон төрлийн уралдааны фестивалууд бас гарч төрөн гарч байгаа. Тэгээд манай улсаас улсад бол хөгжим хэмжээний онцлог бас соёл урлагийн сургуулийн лиценз хуудас хийлэн нийцсэн байлээ. Тэгээд хүүхдийн орны хийлийн дагуулan бусад одоо хөгжим сургалттай төвүүд байгаа. Тэгээд хуваараа багш нар бас хичээлж хүүхдүүдийг одоо уралдааны тэмцээнд бэлтгэж одоо уралдааны тэмцээнд оролцуулдаг болж эхэлсэн. Тэгэхээр дийлэнхтэй бол манай сургуулиас тэмцээн уралдаанд хүүхдүүд оролцдог. Монголын одоо энэ сурч байгаа хүмүүсийн уралдааны тэмцээний хөгжмийн уралдааны тэмцээнд оролцох нь одоогор бол бид нар өрсөлдөх гэдэг утгаараа биш те уралдааны тэмцээнд оролцож үзэхдээ тэндээс илүү суралцах, туршлага суух тэгээ бусад орнууд бэлтгэж байгаа хүүхдүүдийг биеэр очиж үзэх те үзэж сонсох тэгээд бас өөрсдөө оролцож үзэх өөр бусад олон боломжуудыг бол давхар хааж нээж байгаагаа бас онцлогтой байгаа. За жишээлбэл нэг уралдаанд энэ ямар уралдаан бэ? Төвшин ямар хэрэг бэ? Манай хүүхдүүд орж чадах болов гэсэн ийм асуудлууд бол нэлээд гарч ирдэг. Тэгээд мэргэжлийн багш нь хүүхдтэйгээ бэлдээд хүүхдийнхээ одоо төвшин тодорхойлоод тэгээд эцэг эхийн хүсэл тавьсны дагуу ямар нэгэн уралдаанд тэмцээд хүүхдэд бэлддэг юм багш нь. Тэгээд улсын шагналтай мэргэжлийн уралдааны тэмцээнд одоо бидний сайн мэдхээр бол Чехд болдог Касаны нэрмжит уралдаан тэгээд Виланчигийн Хираны нэрмжит уралдаан Чехд болдог. Юун төлөв улсын шагналтай уралдаанууд болдог. Манай багш нар хүүхдэд аягүй сайн бэлдэж оролцуулж бас энэ уралдаанд амжилттай оролцож шагнал гаргаж ирсэн. Ер нь бол энэ улсын шагналтай энэ уралдааны тэмцээнд ороход хамгийн урд өмнө тулгардаг асуудал бол одоо тэгээд ихтэй нэг юм зам тэгээд айгүй олон асуудал болдог. Тэгээд ер нь бол ямар нэгэн уралдаанд явахад тэрэнд өөрийгөө одоо хүүхэд болон багш өөрсдөө өмсүүлэхэд бол аль тэмцээний үнэлэхэд тэр үнэлэхэд айгүй нарийн төвхтэй нарийн шалгууртай асуудлууд гарч ирдэг. Тэгээд энэ уралдаанууд ер нь бол тийм юугаар яаж төвшингээр хэдэн шаттайгаар төвшингээр бас нэг уралдааны шатаар өндөр уралдааны төвшинг бас тодорхойлж болно л доо. Жишээлбэл 3 шаттай уралдаанд одоо нэг шаттай уралдаан дотроо ялгаатай байж шүү дээ. Ер нь бол уралдаанд бол ихний хэмжээнд бол яг энэ явж байгаа хүмүүсүүд бол амжилт үзүүлэх гэхээс илүү одоо жишээлбэл амжилтаа батлах жишээлбэл нэг тэмцээнд очиж дахиад байраа уралдаан байж үзэлцэх гэдэг тэрэг бол амжилтаа ахиулж ирэх гэхээс илүү амжилтаа баталгаж ээж гэдэг юм уу. Тэгээд дотор ингээд амжилтаа ахиулах батлах
уралдааны зэрэг чанарыг нэмэгдүүлэхэд янз янзын тийм ойлголтууд орж ирж байгаа юм байна. Жишээ нь